Сайн бацгаана уу? Өнөөдөр би та бүхэнд хэрхэн би өөрөө англи хэлийг гайгүй сайн сурсан туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Тэгээд яагаад миний зөвлөгөөг сонсох ёстой юм бэ гэдэг асуулт танд урган гарч магадгүй. Миний хувьд бол төгсөх ангидаа хамгийн анх удаага IBT TOEFL-ын шалгалтыг өгч ирсэн. За ингээд үүнээс хойш аль болох юм 2-3 жилдээ нэг удаадаа TOEFL-ын шалгалт өгөөд бэлэн оноотой байхыг хичээдэг. Хүний амьдралд ямар ч гоё гинтийн боломж гарч ирж магадгүй шүү дээ, тэ. Тэр боломжид бэлэн байхыг хичээдэг. Би TOEFL-ын шалгалтыг өгөх бүрдээ 110-аас дээш оноо авдаг. TOEFL-ын шалгалтын дээд оноо нь 120 байдаг. Тэгэхээр 110-аас дээш оноо гэдэг бол IELTS-аар дүүцэх юм бол 8.5-аас 9-ийн хооронд оноо авдгаа гэсэн. За хамгийн сүүлд бол 116 оноо авсан. За түүнчлэн би 90 гаруй хүүхдийн болон том хүний зурагтай, зураггүй бүх төрлийн номуудыг англи хэл, турк хэлнээс монгол хэл рүү орчуулсан. Гэхдээ энэ 90 номны 7-8 орчим нь турк хэлнээс байсан. Бус нь бүгдээрээ англи хэлээс байсан. Түүн дээр нэмээд би 3 жил англи хэлний багшаар ажилласан. Нэг жилд нь болохоор бүх шатны хүмүүст англи хэл заасан. 2 жилд нь бол яг эсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчдад хичээл зааж байсан. За хамгийн сүүлд нь би элчин сайдын яамд орчуулагчаар ажилладаг байсан. Англи, турк хэлнээс элчин сайдыгаа дааж яваад энд тэнд нь уулзалт хийхэд англиар болон турк хэлээр орчуулах гэдэг байсан. За ингэхээр би өөрийгөө англи хэл гайгүй мэддэм байна гэж дүгнээд тэгээд та бүхэнд зөвлөгөө өгч байгаа шүү. Англи хэлийг сурахад надад яг 2 ном л тусалсан. За энэний нэг нь болохоор Essential Grammar in Use гэдэг ном байгаа. Нөгөөх нь болохоор Harry Potter ба Azkaban-ы хоригдол буюу Harry Potter цувралын 3 дахь ном нь. Би дарханд дүрж өссөн л дөө. Тэгээд зүгээр л энгийн нэг ерөнхий боловсролын сургуульд явдаг байсан. 5 дугаар ангиасаа эхлээд англи хэл үздэг болсон. Хамгийн анх удаага өсвөө заалгаж эхэлсэн. За гэхдээ миний хувьд бол нэг хүүхд насны онцлог давуу тал нь юу байсан бэ гэхээр нөгөө дуунд аягүй дуртай, өөрөө гоё дуулж чадахгүй ч гэсэндээ ингээд янз бүрийн тэр тусмаа гадаад дуунуудыг сонсоод энэ дуунуудыг нэг зөв дуулаад сурчих юмсан. Үгийн зөв бичээд авчих юмсан. За тэгээ ямар утгатай дуу би ер нь дуулаад байгаа юм бол гэдэг иймэрхүү бодлууд аягүй төрдөг байсан. Тэгээ би 6 дугаар ангидаа шилжээд шинэ сургуульд татсан. За тэгээ манай шинэ сургуулийн багш маань болохоор яг анги тааж авсан багш нь англи хэлний багш байсан. Хамгийн эхний өдрөө багш ингээд надаас чи англи хэл мэдгүй англи хэлний ангид явж ирсэн үү гэд тухайн үед чинь хүүхдүүдийг 2 ангилаад тал нь орс хэл, тал нь англи хэл үздэг байсан шүү дээ. Тэгээд тэгэхээр би английн ангид явж ирсэн гэсэн чинь багш надаас What's your name? My name is Dara. How old are you? I'm 12 years old гэдэг ч юм уу нэг юм хамгийн basic англи хэлний харилцан яриа болсон. За тэр үед бол багш маань надад хөөх чиний англи хэл чи аягүй сайн юм биш үү гэж хэлжсэн байхгүй юу? Зөвхөн юм хамгийн энгийн юмыг яриад тэгээ багш зүгээр л надад тийм гоё урам өгсөн. Гэсэн чинь тэр урам нь надад бүр аюу нөлөөлөөд би англи хэлэндээ гайгүй юм байна штэ гэдэг юм бодол төрөөд тэрнээс хойшоогоо англи хэлэндээ илүү хичээе, илүү сайн сурыг гэж боддог болсон. Тэгээд дээрэс нь багшаасаа тийм гоё магтаалын үг авцсан хүүхд чинь ингээл хичээл дээр нь хүртэл анхаарлаа илүү сайн хандуулж суудаг ч юм уу те. Ингээд энэ нөгөө snowball effect гэж яддаг штэ. Уулын орой дээрээс жижигхэн цасан бөмбөг өнхрүүлэх юм бол тэр нь өнхөрсөөр агаад уулын ёроолд очихдоо амар том цасан бөмбөг болчдөг. Яг тэрнтэй адилхан багшийн хэлсэн нэг жижигхэн үг бол би англи хэлэндээ гайгүй юм байна гэдэг юм бодлыг надад төрүүлсэн. Тухайн удаас сурахад айгаар тус төхөн болж исэн. Тэгээ яг гэр оронд очиод аав ээжтэй нэг ярьж байгаа юм л да. Багш намайг ингэсэн гэсэн чинь аав ээж манд бас урамшаад манай гэрийн им ойролцоо амьдардаг нэг англи хэлний багш байсан. Тэр багшийг одоо 7 минут 2 удаа ч юм уу те орой гэртээ авчираад надад англи хэлийг давтуулахаар болсон. За тэгэхээр ер нь бол хувийн багштай болсон гэсэн. Гэтэ манай гэр бүл ал тийм амар баян их мөнгөтэй одоо хахаж цацсан тийм айл байгаагүй. Тэр багш маань болохоор хамгийн анх удаага надад Essential Grammar in Use гэдэг энэ номыг авчирч өгсөн. Тэр ном маань яг одоо надад байхгүй болохоор би дэлгэцэн дээр зургийг харуулчихъя. За энэ ном болохоор бүр ерөөсөө цэвэр дөрмийн ном. За Essential Grammar гэдэг нь хамгийн анхан шатны дүрм. Араас нь English Grammar, Advanced Grammar гэдэг ингээд дараа дараагийнхаа шат агсан хувилбарууд нь байгаа. За энэ Essential Grammar in Use гэдэг номыг бол би бараг 2-3 удаа яг шинээр аваад эхнээс нь дуустал нь хийж исэн. За хамгийн эхний удаад бол би багштайгаа яг хэдэн 3-4 сарын хугацаанд хамт хийж исэн. За багш маань ирээд эхлээд тухайн өдрийн одоо бүлэг дээрх дүрмийг надад товчхон тайлбарлаж өгнө. За ингэсний дараа би өөрөө дасгал ажлыг хийгээд багштай шалгуулад ойлгоогүй байгаа зүйлээ асуугаад ингээд явдаг байсан. За энэний дараа би дахиад 8 дугаар ангид орохдоо
нэг анги өсөрцөн. Тэр үед бүх хүүхдүүд нэг анги өсөрч ирсэн шүү дээ. Тэгэхээр би 7 дугаар ангид бол огт хонс сураагүй. Шууд 8 дугаар анги руу орсон. 8 дугаар ангид орохдоо би дахиад сургуулаа шилжсэн байхгүй юу? Тэгсэн чинь манай шинэ сургууль дахиад энэ номыг ашигладаг болж таарсан. Дахиад би Essential Grammar in Use гэдэг номыг эхнээс нь дуустал нь хийсэн. Тэгэхээр 2-3 удаа ингээ ойрхон хийсэн учраас яг хийсэн зүйлээ айгүй сайн тод гэж санаж ойлгож үлдсэн юм шиг байгаа юм. За ингээ 8 дугаар ангид орчоод дөнгөж байж исэн чинь би бас саяхан хүүхэд насныхаа өдрийн тэмдэглэлийг уншсан байхгүй юу. Тэгсэн чинь дөнгөж яг 9 сар гараад би маш гоё ном худалдаж авлаа. Аав ээжээсээ гуйсаар агаад авлаа гэж айгүй догтлоо бичсэн байсан. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр энэ Harry Potter-ийн 3 дугаар ном байгаамаа. Гэтэ яг энэ ном биш л дээ. Яг энэ шиг зурагтай гэхдээ хатуу хавцтай маш гоё ном байсан. Манай дарханд чинь нэг тийм номын дэлгүүр гэж тухайн үедээ байхгүй. Одоо яг дахны хүмүүс сонсчээл мэдэх хаа ингээд номин руу дөнгөж ингээ орохоор ийм ном сэтгүүл сонин энтер зардаг нэг юм лангуу байсан. Тэр лангууг хараад ингээ байжсэн чинь яг энэ ном харагдсан байхгүй юу. Тухайн үедээ би Harry Potter-т маш их дуртай. Яг л одоо миний насны хүүхдүүдийн сонирхдаг байсан зүйл шүү дээ, тий. Би шууд тэр номыг хараад худалдагчаас нь асуусан чинь 10,000 гээд. Тэгээ гэрлөө гүйччихэд шууд аав дээр очил. Аав би ийм англи ном авах гэсэн юм 10,000 гэж надад 10,000 өгч гсэн чинь аав ээжээсээ асуу гэл ээж дээр очил. Ээж би ном авах гэсэн юм надад 10,000 өгч гсэн чинь аав зөвшөөрөл аваа гэл аав дээр очил. Аав ээж зөвшөөрчлөө надад 10,000 өгөлтөө тэр номыг хүн худалдаад авчвал яах юм бэ гэл барайл буцаал номин руу гүүгээл ингээд очиод энэ номыг ал авч яснаа сандаг. За тэгээд энэ ном бол миний баг амьдралыг өөрчилсөн ном гэж би хэлнэ. Зоригтойгоор баг бүр тэгж хэлэх баха. Яа тэгэхээр энэ номыг авангуудаа би өөр амар дуртай байсан болохоор шууд л тэр авсан өдрөөс эхлээд уншиж хэлсэн. За ингээд эхнээс нь дуустал нь нэг юм хагас жилийн хугацаанд бол энэ номыг 7 удаа уншсан байгаа юм. Унших хүртэл миний үгийн сан, үгийн баялаг нэмэгдэж байгаа штэ тий. Дотор нь маш их шинэ үгнүүд гарч ирж байгаа. Дээрээс нь дөрмийн мэдлэг ч гэсэндээ илүү их сайжирч байгаа. Юмыг яаж хэлэх үү, яаж илэрхийлж бичиж болох уу гэдгийг бол энэ номноос аюу сайн ойлгож авсан. Саяхан гэсэн чинь би нэг юм сонирхолтой график интернетээс олж харсан. Энийг та бүхэнтэй хуваалцъя. Энэ графикт Harry Potter цувралыг өөр хэлээр буюу гадаад хэлээр унших нь таны үгийн сан хэрхэн байжуулах вэ гэдгийг харуулахын зорилготой юм байна л да. За эндээс харах юм бол эхний 5 бүлгийг нь уншихад маш их хэмжээний шинэ үгнүүд гарч ирж байгааг харуулж байна те. За эхний бүлэг дээр бүр хамгийн их 1100 орчим шинэ үгнүүд гарч ирэх нэ. Гэхдээ яаж иж байгаад эхний 5 бүлгийг нь уншчих юм бол 6 дахь бүлгээс эхлээд шинэ үгийн тоонууд харьцангуй багасаад ирж байгаа. Энэ нь номон дээр огт шинэ үг хэрэглэхээ болж байгаа гэсэн үг биш. Харин эхний 5 бүлгээс та хангалттай шинэ үгийн сантай, үгийн баялагтай болцсон учраас 6 дугаар бүлгээс нь эхлээд таны ихэвчлэн мэддэг үгнүүд л гараад байна гэсэн үг. Тэгэхээр энэ дараагийн зургаас нь харах юм бол эхний 5 бүлгийг уншихад та нэлээд зовх нэ, нэлээд олон удаа тол бичгийг харах нэ гэдэг ч юм уу те. Шинэ үгнүүд нэлээд тааралдах юм байна. Хэрвээ энэ даваа давчих юм бол цаашаагаа ингээд ууланд амьдрахаар төсөөлөх юм бол эхний 5 бүлэг бол огцон мавирна. За 5-аас хойшоогоо бүлгүүд бол яг юм сайхан уулын орой дээр тэрхэн газар явж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлэх юм байна. За энэ бол зөвхөн эхний ном дээр ирсэн график байсан. За тэгвэл дараагийн энэ графикийг харах юм бол эхний ном болон 2 дахь ном хоёрыг харьцуулсан ийм график байгаа байхгүй юу? За түрүүний эхний номыг одоо графикийг бүр ингэ шахацсан байна те. 1-р бүлэг дээр хамгийн их шинэ үг гарч байна гэд. За тэгэнгүүт хэрвээ та 1-р номыг нь яаж иж агаад уншчих юм бол 2 дахь номон дээрээ тийм ч их шинэ үгнүүд дахиж гарч ирэхгүй гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл дахиад нөгөө уулынхаа жишээр ярих юм бол эхний ном бол уул руу огцон авирдаг хэсэг, 2 дахь ном бол уулан дээр нэгэнд гарцсан. Одоо уулын орой дээр тэгш газар илүү амархан алхаж байгаа гэж ингэж төсөөлж болох юм байна. Энэ графикуудаас ирнгээ харахаар бид нар англи хэл сурах гээд ном уншихаар яагаад нэг л болж өгдөгөөс харж байгаа болов уу гэж бодож байна. Биднэрт бүр маш их хэцүү санагдаад за би энэ төвшөнд ирээгүй юм шиг байна. Би ойлгох болоогүй юм шиг байна гэж бодоод тэр номоо хайчдаг. Гэтэл яг үнэндээ бид нэг ном дэлхээ суухдаа хамгийн өндөр даваагаа давж идэг юм бэ шүү. За тэгээ миний хувьд ч гэсэндээ яг адилхан энэ номыг уншаад эхлэхэд би бол яг сандаа эхлээд ингээд эхний чаптер дээр эхний бүлгийг уншиж эхлэнгүүтээ тол бичиг хараа шинэ үгийн дээр нь харандагаар бичээл гих мэтчлээ явж исэн. Гэтэл өөдөлгөө тэр тол бичиг нээж харах нь аюу залхуудаа санагдаад яад бол маш их шинэ үг гарч ирж байгаа штэ. Ойрхон ингээд тол бичиг эргүүлээ хараад ахаар номынхоо одоо утгыг нэг сайн ойлгож чадахгүй болчихж байгаа гэх юм уу. Тийм учраас шууд за болиё гэж цаашаа шууд уншсан. Эхний удаад бол яг киног нь үзсэн байгаа учраас нэг энэ хавьд иймэрхүү үйл явдал нь
болоод байна да гэдэг утгаар бүдэг бадаг ерөнхийд нь л ойлгож уншиж байгаа юм. Гэхдээ цаашаа унших болгонд илүү нарийн утга учирыг ойлгоод урд өмнө нь олж хараагүй, кинон дээр гардаггүй шин сонин зүйлсийг бас олж харж исэн. Английн олимпиадад ордог байсан. Олимпиадад орохын тулд манай сургууль би нэрээ Дахны Монтуркийг төгссөн. Олимпиаданд манай сургууль хүүхдүүдийг ингээд тусна нэг сар ингээд яг орох олимпиадын хичээлүүдээр нь бэлдүүлдэг байсан байхгүй юу. Тэгээд миний хувьд болохоор Английн олимпиадад ордог байсан учраас нэг сарын хугацаанд л энэ Harry Potter-ийн 7 цуврал номыг нь долууланг нь уншичаад тэгэл олимпиаданд ордог. Үрэл медаль, мөнгөн медаль авч исэн санагдчихэв. Тэгээ ерөөхдөө бол нийтдээ энэ Harry Potter-ийн 7 цуврал номыг 3 удаа уншсан байт юм аа. Тэгэхээр одоо англи сурах зөвлөгөө рүүгээ оръё гэж бодож байна. Энэ зөвлөгөөг зөвхөн англи сурах байгаа хүмүүс биш, гадаадд сурах байгаа бүх хүмүүс бас хэрэгжүүлж болох хаа гэж бодож байна. Турк хэлийг ч гэсэндээ би яг ном уншсаар байгаа л сурсан л та. За хамгийн түрүүнд шууд мэдээж ингээл энэ номыг барьж аваад уншиж эхлээл англи хэл сурнаа гэж байхгүй. Тэр тусмаа бүр огтхонч англи хэлний мэдлэггүй бол тэгэхээр юун түрүүнд огтхонч англи хэл мэддэггүй бол ямар нэгэн сургалтын төвд яваад тэр нэг анхан дунд шат хүртлээр яваад хамгийн basic хамгийн энгийн дүрмийн мэдлэгтэй болох хэрэгтэй тий. Англи хэл чинь нөгөө монгол хэлнээс бол өгүүлбэрийн бүтцээрээ өөр штэ. Тэр мөрийг нь мэддэг байх. За ирээдүйн цаг одоо цаг өнгөрсөн цагийг хамгийн энгийнээр нь present simple, past simple, future simple цагуудыг яаж бүтээж байна вэ? Яаж ашиглад юм бэ гэдгийг сурах хэрэгтэй. Өнгөрсөн цаг одоо цагаа огт ялгаж чадахгүй байгаа бол яг ном унших юм бол тийм ч их үр дүн гарахгүй. Тэгэхээр ядаж номоо уншаад энэ одоо болж байгаа юм яриад байна. Энэ болохоор ирээдүйд тэгнэ гэдгээ яриад байна шүү гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү ойлголттой болох хэрэгтэй. Тэгэхээр тиймэрхүү хэмжээний англи хэлийг бол заавал нэг юм хамгийн сайн багш, хамгийн сайн сургалтын төв гэж хайхгүйгээр өөрт хамгийн боломжтой хүнээрээ залах гэд болно гэж бодож байна. За ингэсний дараа миний дараагийн зөвлөгөө бол энэ Essential Grammar in Use гэдэг номыг хизээж бити дутуугаар үнэлээрэй. Энэ номыг та аваад одоо интернетээр хайх юм бол, фэйсбүүкээр хайх юм бол яг энэ номыг маш гоё хэрэглэлттэйгээр зарж байгаа тийм хүмүүс зөндөө байгаа. Тэдрээс худалдаж аваад та өдөр болгон 2-3 чаптер хийгээрэй. Хийгээд дуусныхаа дараа дахиад хий. Тэгвэл бүр маш сайн баттгаж өгнө. Essential Grammar-ыг нь хийж дуусныхаа дараа English Grammar-ыг нь бас хийхэд болно. За Advanced Grammar-ыг нь бол би өөрөө хэрэглэж байгаагүй. Тэрийг нэг хэрэглэгч шаардлагагүй гэж боддог. За ингэснийхаа дараа хэдүүлээ ном уншиж болно. За ном уншихдаа ямар номыг сонгол зүгээр вэ гэхээр нэгдүгээрт мэдээж та яг өөрийнхөө дуртай номыг сонгоно. Тэгээ миний хувьд би 12-3 настай хүүхэд байсан учраас Harry Potter дуртай байсан учраас Harry Potter-ыг сонгосон. Та өнөөдөр өөрт чинь хэрэгтэй байгаа хувь хүний хөгжлийн ном байж болно. Эсвэл одоо гэмт хэргийн The Murder Mystery номнууд ч юм уу те мэдгүй юу ч гэж болтгийн science fiction юу ч гэж болно. За өөрийнхөө дуртай жанрын номыг заавал сонгоорой. Ном сонгохдоо миний бодлоор ер нь нэг 1990-ад он 2000-ад оноос хойшоо бичигдсэн номууд байвал бас уншихад одоо хэллэг нь арай илүү орчин үеийн гэх юм уу илүү ойлгомжтой байдаг. Мэдээж Толкины номыг ч юм уу те Hemingway-ийн номыг уншихыг бид нар хүсэж байгаа. Гэхдээ тэдний номын бичиглэл нь маш хэцүү байдаг. Хэл нь жоохон хэцүү. За тэгээ зарим нэгэн одоо өгүүлбэр нь арай ч өөрөөр утгаар явж идэг ч юм уу. Ер нь илүү хүнд байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр тийм номыг уншаад эхлэх юм бол шантарчих магадaltaй. Тийм учраас орчин үед гэх юм уу да тий сүүлийн нэг 25, 30, 35 жил гарсан номыг сонгож авч унших юм бол бичлийн хэлбэр, өгүүлбэр, үг нь биднэрт илүү ойр, илүү дөхөн байна. За номыг сонгохдоо 3 дугаарт хэрвээ кинонд байдаг бол кинотой номыг эсвэл та өмнө нь монголоор уншиж байсан номныхоо англи хөлбөрийг нь сонгуул бас айгүй зүгээр. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр та аль хэдийнэ энэ дотор нь гардаг түүхийг мэдж байгаа штэ тий. Тэгэхээр хичнээн мэдхгүй шинэ үг гараад номоо ойлгохгүй байгаа ч гэсэндээ өөрийнхөө ойлгож байгаа хитгэн үгэн дээрээ тулгуурлаад энэ ном маань тэр хэсэгтээ яваад байна шүү. Одоо тийм үйл явдал нь яваад байна шүү. Одоо Хагрид Харийг дагуулад Гринготийн банк орж байгаа юм биш шүү гэдэг ч юм уу те. Түүх яаж үргэлжилж байгааг бүдэг бадаг мэднэ гэсэн. Хэрвээ ингэж мэдх юм бол үгийг бас заавал тал бичгээс хараад байлгүй эргэн тойрных нь хам сэдвэр нь хараад ойлгож магадaltaй. За ингээд 3 шалгуураа тавиад номоо сонгоод авчлаа гэж бодъё те. Сүүлийн үеийн таны сонирхдаг сэдвийн таны мэддэг аль хэдийнэ танил болсон номыг сонгоод авсан. Номоо яаж унших вэ гэхлээр хэдүүлээ арай жоох идэвхтэй уншнаа. Тэр тусмаа номын эхний хагас бол
мэдгүй үгнүүд маш их байгаа учраас маш их толь бичиг ашиглах шаардлагатай болно. Гэхдээ миний зүгээс толь бичгийг тэгж их битгий ашиглаарай гэж зөвлөмөр байна. Яг үнэхээр энэ үгийг би мэдгүй бол энэ хэсгийн учрыг олдоггүй. Би яг энэ үгийг л харжээ. Энэ үгийг харахгүй бол би ер нь энэ өгүүлбэрийг ойлгохгүй юм шиг байна гэдэг хэсгүүд дээрээ буюу одоо цөөхөн тохиолдолд толь бичгээс шинэ үгээ хараа явчих болно. За ихэвчлэн аль болох тэр одоо хавийн өгүүлбэр үйл явдалтай хам сэдв гэж ярьдаг. Хам сэдвээсээ үгийг нь хараад мэдчихвэл зүгээр. За жишээ нь Mr. Darcy pecked his wife's cheek гэдэг өгүүлбэр байл та тий. Тэнгүүд ноён Darcy эхнэрийнхээ хацар дээр за pecked гэдэг үгийг бид нар мэдэхгүй байлаа гэж бодъё. Тэгвэл яасан байж болох вэ гэд таана гэсэн үг байхгүй. За хүний хацар дээр яаж болох юм? Өмсөж олно, хаалгадаж олно, юм нааж олно гэдэг ч юм уу тий. Тэнгүүд тэр дээдлийнхаа өгүүлбэрүүдийг нэргээд уншлаа. Тэр хэсэгт нь нэг юм аз жаргалтай гэр бүлийн өглөөний амьдралыг харуулж ийлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол ажилдаа гарахаас өмнө нөхөр нь эхнэрийнхээ хацар дээр яах вэ? Үнсэн тий. За эндээс бид нар unpack гэдэг нь үнсийг хэлж байгаа юм байна гэд ойлгох маягаар уншнаа. Хэрвээ та яг англи хэлний багш болгож байгаа биш бол эсвэл орчуулагч болгож байгаа биш бол та ямар нэгэн англи үгний яг монгол орчуулгыг нь яг таг мэдэх гээд байх шаардлага байхгүй. Энэ ерөнхийдөө иймэрхүү утгатай үг шүү гэд мэддэг бол тэр бол хангалттай. Та маш сайн сурч байна гэсэн. Заримдаа эцэгчүүд асуугаал идэг л та манай хүүхд ингээд яг энэ үгийг асуухаар ээж би над чинь мэдээд байна. Гэхдээ би яг юу гэдгийг нь хэлж чадахгүй байна. Одоо яах вэ гэд асуудаг. Энэ бол бүр хамгийн энгийн, хамгийн нормал зүйл. Хүүхд чинь багш ч юм уу орчуулагч болох гээгүй л бол толь бичиг болох албагүй те. Толь бичиг шиг бүх үгийг мэддэг байх албагүй. Зүгээр утгаар нь ийм утгатай үг шүү, ингэж хэрэгэлдэг шүү гэдэг ойлголттой байхад л болно. За дараагийн өөх зөвлөгөө болохоор ер нь бол үн цэнтэй зүйл тийм амархан ирдгүү те. Тэгэхээр англи хэл ер нь ямар ч гадаад хэлийг сурах бол маш их үн цэнтэй. Тийм болохоор амархан ирэхгүй. Та сонгосон номоо 2 юм уу 3 удаа уншаад үзээрэй. Унших тусам танд үгнүүд нь дүрм нь ер нь хэлний тэр хэрэглээ гэх юм уу илүү ойлгомжтой болж эхэлнэ. Тэгэхээр давтан унших гэдэг бол маш чухал юм байна. За энэний дараа өгөх зөвлөгөө бол одоо хүртэл би яг номын тухай зөвхөн ярьлаа. Гэтэл та дуртай зүйлээрээ дамжуулаад заавал өөрийгөө юм академик ном уншуулад дасгал ажлын номыг өдөр шөнөгүй ажиллаад англи хэл сурах албагүй. За дуртай юмаа хийж болно. Номны оронд таны дуртай кино байж болно, таны дуртай цуврал байж болно, таны дуртай дуу байж болно. За бүр ингээд сэтгүүлийн нийтлэлүүд уншиж болно. Тэгээ дуртай хүнийхэн блогийг уншиж болно. Fan fiction уншиж болно. Бүр хязгааргүй олон төрлийн медиа байгаа. Энэ дундаас яг өөрийнхөө дуртай зүйлийг сонгоод тэрийгэ хийх юм бол энэ нэг тийм ял биш, харин ч бүр хөгжилтөнгөө сурж байгаа юм шиг юм давуу талтай байх юм болов уу гэж бодож байна. Киноч бай, цувралч бай, дууч бай яг адилхан эхэндээ бол танд хэцүү санагдана. Юу ч ойлгохгүй байгаа юм шиг санагдана. Бадгүй өөр бухимдалчин хөрхөө хальтаа. Гэхдээ гүний дуртай юм гэдэг үргэлж хүнийг ингээд тодорхой хэмжээнд татчихэдэг. Хоёрдугаарт бид нар одоо мэддэг болчлоо шүү дээ. Унших тусам, давтах тусам, цаашаа явах тусам хэл сурах маань илүү амархан болох юм байна гэд. За тэгээ англи хэл би сайн мэддэггүй эсвэл би сурч чадахгүй гэж хизээж битгий өөрийгөө голж байгаарай. Хэл сурж яана гэж өөрийгөө шийдэхгүй ойлголох, сонирхолтой, хөгжилтэй сурахыг хичээгээрэй. За энэ бичлэгээ дүгнээд хэлэхэд миний амарлаа мундаг да англи хэл сурсан юм биш. Надаа бол яг англи хэлийнхаа тэр дөрмийн суурийг аягүй сайн тавих боломж олцсон. Өөрийнхөө дуртай зүйлийг олоод тэрийг аягүй сайн хийсэн. Тэр нь ном унших байсан. За мэдээж өөртөө итгэх итгэлтэй болсон. Яг тэр багшийн чиний англи чинь аягүй юм биш дээ гэдэг үг бол хамааг аягүй өөрчилсөн. Тийм болохоор яг энэ гурван зүйл танд ч гэсэндээ ямар нэгэн гадаад хэлийг сурахад туслана гэж найдаж байна. Англи хэл сурахдаа ер нь англи хэлтэй холбоотой өөр бичлэгүүд үзхийг хүсэж байгаа бол та бүхэн комментээр бичээд үлдээгээрэй. Ямар сэдвийг сонсхийг хүсэж байна ингээд бодохгүй номын хөнгөлчлөгээр нэрг уулзцаая. Баярлалаа.